үзэгчтэй хамтдаа хийцгээе нэвтрүүлгийн маань бас нэг шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарын зочид маань маш онцлог. За мөн дээрээс нь маш холоос ирж байгаа энэ зочид байгаа. За тэгэхээр өнөөдрийн зочид маань Хинтээ аймгийн Тэмүүжин сургуулийн маань 4-р ангийн сурагчид болон уран чимэг багш маань бид бүхний одоо нэвтрүүлгийг зарим хүрэлцэн ирсэн байгаа. За одоо бүгдээрээ бас өөрсдөө гоё танилцуулъя үзэгчтэй тийм ээ. За манай багшийн маань хувьд бол яг хэдэн жил одоо энэ багш мэрэгчлэрээ ажиллаж байна. За мөн дээрээс нь одоо ажлын гараагаа яг хаанаас эхэлж байв тэр талаас нь бас эхлэе гэж бодож байна. За миний хувьд одоо 32 дахь жилдээ боловсролын байгууллагад ажиллаж байгаа. Анх 1996 онд Оронтын багшийн коллеж төгсөөд тэгээд өөрийнхөө төрсөн нутаг Хинтээ аймгийн Бачраад суманд 4 жил ажиллаад дараа нь одоо Чингис хотынхоо хуучин 3 дугаар сургууль гэсэн одоо Тэмүүжин сургуультай 2000 оноос эхлээд өнөөдөр хүртэл ингээд ажиллаж байгаа. Одоо 100 гаруй одоо олон шавнартай ингээд боловсролын тэргүүний ажлын тэргүүлэх зэрэгтэй юм багш байгаамаа. Багшийн мэрэгжлийн бас нэг сайхан даваа тал нь бол хүн болгон багштай байдаг тийм ээ. Багш бол яг амьдралын хөтөч гэж би боддог. Тэгэхээр таны хувьд одоо яг багшийн мэрэгжлийг эзэмшээд яг өөртөө тавьсан хамгийн том зорилго ямар зорилго байна вэ? Ер нь л одоо багш болсноос хойш хүүхдийг одоо нөгөө зөв тий зөв хүмүүжлтэй зөв хүн байхын төлөө одоо хичээж ажиллаж байгаа. Тэгээ ерөн шавнараараа их бахархдаг. Багш хүний хамгийн гол том бахархал чи ерөн шавнар шүү дээ. Манай хэд маань бас одоо Scott Cup гэдэг одоо ийм үйл ажиллагааг бас суралцагчдаа ингээд хамруулад ингээд явж байгаа тийм. Энэ талаараа бас ярилцвал хүмүүс маань бас энэ талаар ерөөхдөө сонирхоод энэ яг юу вэ тийм бэ гэд бас мэдгүй хүнч байж магадгүй тийм. Тэгэхээр энэ талаараа бас үзэгчдтэй танилцуулбал скаут гэдэг нь Монголын скаутын холбооны байгууллага байгаа. Тэгээд манай жижигхэн скаутын дүүнер одоо кабууд нэгээс нэгдүгээр ангиас одоо 6-аас 12 насны хүүхдүүд кабууд идэгэн. Тэгээд нэгдүгээр ангиас эхлээд одоо ангаараа 35 каб болсон маш олон сайхан үйл ажиллагааг одоо явуулдаг, тэндээсээ суралцдаг, төлөвшдөг. За миний хувьд болохоор 2013 онд скаутын анх одоо бүлгийн удирдагч багшаар сураад яг тэр жилээ 2013 онд Аз намхан далайн нөгөө олон улсын 30 дугаар жимбрээд оролцсон Япон оронд оролцсон 11 ингээд оролцоод ирсэн. Монголоос 3 багш 11 сурагч явсан. Ийм том төвтэй. Тэрнээс 13 оноос хойш л одоо ингээд скаутын одоо үнэнч ийм гişүм болоод тэр өөрийнхөө одоо замсан замлаар шавнараа бас сайхан хүмүүжүүлээд ингээд төлөвшүүлээл ингээд явж байна да. Монгол улсаа төлөөлж явна гэдэг тухайн үед танд бас ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Маш анх удаа нөгөө хилийн дээс алхаж Япон хөгжилтэй тэр Япон орнд одоо тэр олон улсын хэмжээний 154 орны одоо скаутуудын цугларалтанд оролцсондоо маш их бахархдаг. Тэг энийгээ ч их ярих дуртай. Өнөөдрийг хүртэл одоо скаутын гишүүн болоод ингээд шавнартаа ингээд сайхан үйл ажиллагаагаа бас өргөжлүүлээд ингээд явж байгаа. Яг энэ талаараа хэдүүлээ бас дэлгэрэнгүй гоё ярилцъя тий. Одоо хүүхдүүдтэй бас ингээд үргэлжлүүлээ заад сургаад явж байгаа гэд тэгж штэ тийм ээ. Тэгэхээр манай дүүнер маань бол одоо багшийн үргэлжлэл гэсэн үг юм байна штэ бүгдээрээ. За тэгэхээр холоос ирсэн дүүнэрийгээ би бас гоё дайлнаа. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр одоо The Coffee Bean Philip маань хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр одоо энэ гоё амттай зүйлсийг та нараас холоос ирсэн юм чинь ерөөхдөө нэлээ амар цангасан баг тийм ээ. Баярлаа. За тэгээд шууд л аргын хуусан байдуулээ. Дугаарай. За багш та. За баярлаа. Гоё хүйтэй. Тэгээд бүгдээрээ гоё тухтайгаа ярилцъя. За хүүхдүүд маань өөрсдөө гоё танилцуулъя. Сайн уу? Би Хинтээ аймгийн Чингис хотын Тэмүүжин сургуулийн 4-р ангийн сурагч Уган Баярын Баясгалан байна. Би чөлөө цагаараа зураг зурах, бас бүжиглэх болон улбаар тоглодог. За намайг болохоор Уган Баярын Баясгалан гэдэг. Би одоо 10 настай. Намайг лав дэшийн үсгээр дүүддэг. Би чөлөө цагаараа чөлөөд бүх барилддаг. Лав дэшийн үсгээр дий. Би 10 настай. Уран чимэг багштайгаа хамт сурч байгаа болохоор их баяртай. За манай дүү хэн гэдэг үлээ? Би Хинтээ аймгийн Чингис хотын Тэмүүжин сургуулийн 4-р ангийн сурагчийн Төмөр Адрын Мишель байна. Холоос ирсэн сонин сайхан юу вэ? Хотод ирээд бас ямар байна? Сонин сайхнаас хуваалцъя л та бүгдээрээ. За энэ бол болохоор миний мөрөөдөл байсан. За. Би болохоор ингээд манай
нэг өдөр гоё мөрөөдлөө бичсэн өдөр байсан байхгүй юу? Тэрэн дээр би ангиараа Улаанбаатар хот руу ингээд аялахыг ингээд маш их хүссэн байхгүй юу? Тэгээд одоо миний хүсэл би жагаад маш их ямар гоё. Тэ тэр нэг Улаанбаатар хотоор аялсан гэсэн зохион бичлэгдсэн тий. Тэр айгүй хөөрхөн зохион бичлэг болсон шүү дээ. Бүгдээр бүр нүдэнд харагдтал бичиж байгаа юм чи. Би тэг нүдэнд харагдтал бичгээр ингээд бичгээд ингээд мөрөөдгөд тань биелдэн шүү гэд бүгдээрээ гоё бичсэн. Тэр мөрөөдөл нэр биелж байгаа юм шүү дээ. За манай Мишелийн хувьд сэтгэл ямар байна? Ангийнхантайгаа нэвтрүүлэгт орж ийн. Өнөө сургуультай байхдаа хизээч мэж айлтны хэлж явж байгаагүй. Ганц ургамжийн багшин дээр хэлж явж байна. Ааха. Хэдэн удаа аялалд явж ийн багштайгаа ангийнхантайгаа нийлээд? 3 удаа. Ер нь та хэрэг аялцгаасан багштайгаа? Би багштайгаа нэг удаа хийсэн. Тэр нь ямар аялал байсан? Автобустай аялал. Тэр нэг Өндеркам гээд тэгээд нөгөө Хинтээ аймгаас Чингис хотоосоо бэрх гээд бэрхээс Батноров гээд Батноров ч нөгөө нэг дандлын хөшөө байдаг. Тэгээд бэрхэд болохоор нөгөө далд уурхай байдаг. Тэгээд нэг шөнө 2 өдрөө автобустай аялал 52 хүүхд явсан тий. Тэгээд үеийнхнийгаа уриалаад ингээд 50 сургуулаач явлаа. Тэгээд нөгөө Батноров сургуулийн нөгөө зааланд нөгөө майхна байр өөртөө бариад анх удаа ээж аваасаа хол бие дааж амьдарч байгаа юм. Тий. Тэгэхээр тэр үлээстэй хөөрхөн байсан хүүхдүүд бол тэгээд нөгөө нэг явхтаа автобусаар явхтаа хүүхдүүд чинь ингээд нөгөө нэг бие биетэйгээ нөгөө найзалдаггүй хоолоо ч ингээд хувааж иж чадахгүй ингээд байсан хүүхдүүд чинь ингээд нийгэм шийд ирж байгаа юм чинь тэнд очиод ингээд задарч ирж байгаа байхгүй нүүр нааграад тэгээд энэ чинь олон найзтай болоод тэгээ адаглал нөгөө хувц хунраа авхих майхан саваа авхих өөрийнхөө аяг тавгаа хураах гэл ингээд бүхэл юмыг өөрөө бие дааж хийж байгаа болохоор тэр нь эднэрт айгүй том сургал бас айгүй гоё том дурсамж болсон. Аха. Аялалд ер нь нийт хэдэн хүүхд амрагдаж явах боломжтой байдаг вэ? Ер нь бол за автобусаар явбал 45 6. Манангийнх чинь юуны дараа бас нэг явгаа аялал бас хийсэн тий. Тий. Тэгээд бие дахал тийм үйл ажиллагаатай. Тэгээд нөгөө найз нөхдөд бас нөгөө зөв үлгэрэлд ордог, уриалдаг, манлайлдаг гэл олон чадваруудыг эзэмшин тий. Манай анги болохоор баг хуваагдаж 3 баг хуваагдаж одоо гоё хөгжилтэй зүйлийг хийдэг. За хагасаа болгоноор скаутын цуглаан гэж хийдэг. Тинчээ юу болдог вэ гэхээр одоо бид нэр өөрсдийнхөө гараар хийсэн хоол хүнсээ гоё авчираад тэгээд би бинтгээ гоё хувааж иддэг. Тэгээд бид нар өөрсдөө нэг юм хувийн ингээд баг багаараа ингээд тоглоом зохиодог бас хагасаа өдөр болгон. Тэгээд тэрийгээ бас бусад багтайгаа цуг тоглодог. Бас илүү бүтээлч байдлыг хөгжүүлэх. Тэгээд танин мэдгүй. Тэгээд би даах чадвар тэгээд бие биендээ нөлөөлөх гол нэг багаар ажиллах чадварыг тэнд гаргаж өгдөг. Тэгээд нөгөө одоо салаан дарга болж үзээгүй юм байна уу? Бүгд салаан дарга болсон тий. Нөгөө тэдний систем нь юу ахгүй скаутын гол зарчим нь салаагаар явдаг. 10 хүүхэд нэг салаа болдог. Тэгээд салаан даргатай салаа ордогчтой дотроо тоогоочтой, сэтгүүлчтэй, тагнуулчтай ингээд бүгдээ тусдаа үүрэгтэй. Тэр бүтэн жил болоход манай бүгд тэр үүргийг ингээд хариуцаад өөрсдөө тэр үүргийг мэдэрдэг болсон. Би хэрвээ салаан дарга бол тийм болно. Тоогооч бол тийм болно. Ингээд бүр нөгөө ухамсарлцсан тэрийгээ тэг яаж хийх үү гэдгийг өөртөө мэдэрдэг, санаачилдаг, тархин ажиллана, найз нөхдөйгээ эвтэй харьцсан, тэр найзынхаа учрыг олно гэдэг. Тэгээ сайн нөгөө зуны амралтаар нөгөө хөрөнгөөрөө нөгөө талхаа өөртөө барьж идээрээ гэсэн. Тэгээ таргаа бүр сураарэ, тэрийгээ өдөр бол гуугаарэ гэсэн бас даалгаврууд бас оруулж гисэн байгаа тэнд. Таны хувьд бол ер нь яг хүүхдийг бүтээлч байдал талаас нь илүү хөгжүүлэх зорилготой юм байна гэж би ойлгож байна. Тэр одоо нөгөө бие дааж хийхээс нөгөө бүтээлчээр өөртөөх нөгөө хүмүүжилд нь бас нөгөө давхар одоо дэм тусаад нөлөөлөх үйл ажиллагаануудыг хийдэг байхгүй. Тэгээд 1-р ангиас эхлээд манай эд чинь гэрийн даалгаварт оймсоо угаа хогоо ямар ч хаягдлаггүй шүүрдээ сурах тий. Тэгээд тэр ятгаа нөгөө цамцаа угаагаад өөртөө эндүүдэх манай ангийн нэг охин бүр цамцаа угаагаад эндүүдэх бүр аргачлалын бүр ингээд рил болгоод энэ төр хүртэл ингээд тавьсан энэ төр юунд ангийнхандаа танилцуулсан юм байдаг байхгүй. Тэгэхээр таны хувьд бол одоо дараагийн юм том зорилго одоо магадгүй энэ дүүнер маань энэс доошоо дахиад одоо зөндөө олон шавнар гарч ирж штэ тий. Эдгээр хүүхдүүдтэй яг юуг одоо
цаашаа өвлүүлэхийг зорж байна. Бас ямар одоо зөвлөгөө эцэгчүүдтэй өгмөр юм. За миний хувьд яг нэг харамсалтай нь одоо бүгдээр нэг техник технологид одоо дарлалчаад байна шүү дээ. Одоо гэрт очиход ингээд эцэг их нь аав нь ээж нь ах нь чинь бүгд утасны хамааралтай болсон, телевизийн хамааралтай болсон. Тэгээд хүүхдтэй нэг амьд харилцаа үүсгэж ярилцах ямар ч тийм боломж нөхцөл бүртгэж болцсон. Тэгээд бид нар чинь ингээд сардаа нэг 2 удаа бас ингээд чин сэтгэлийн ярилцлага хийдэг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр чинь манай эд чинь ингээд би эднэрийг нэг ердөө тийм жижиг гэж хардггүй яг найзын төвшөнд харилцдаг. Тэгээд эднэртэй бүр чин сэтгэлээс ингээд гоё ярилцдаг. Чиний дотор яг юу байна? Ингээ яар гэдэг. Бүгдээр ингээ ярина. Тэгээ яриад уйлна. Тэгээд зарим нь ингээд өөрийнхөө дотор байгаа юм уу бүгдийг гаргана. Бигээ ингээд гоё ингээд тэрнэ. Тэгээд хичээл дээр бас хөөрхөн ингээд амраад бясалгал хийчин, өглөөний хөөрхөн дасгалаа хийчин гэдэг ингээд дандаа ингээ хүүхдийн нэг сэтгэл рүү өнгөйсөн ангидаа ядаж ингээд амьд харилцаатай биетэйгээ ярилцдаг. Тэгээд гэрийн даалгаварт нь хүртэл одоо би заримдаа хүүхдээ тэврээрээ нэг хүнсээрээ энэ гэсэн юм дунд нь бичдэг ш. Тэгээд ингээд гэрийн даалгавар маргааш гэрийн даалгавар тэрүүл гэрийн даалгавраа хэн сайн хийсэн бэ гэхэд 35 хүүхдийн нэг 10 нь л хийгээд ирж байгаа. Тэд нар амар бардам би хийсэн багшаа гэж зарим нэг нь ингээд нүдэндээ гунигтай аав ээж нь тэгсэн тэрнээс болоод зарим нэг нь худлаа яар шалтгаан гарна. Тэгэхээр худлаа ярьж болохгүй тэргээ багштай чин сэтгэлээс ингээд яар гэд манангийнхан бол худлаа ярьхгүй байгаа доторх нь бүгдийг хэлдэг. Мэдээж тэр гэрийн даалгавар хийгээгүй одоо бичигч бай бодогч бай даалгавар хийгээгүй байх юм бол тэр хүүхдэд ямар нэгэн шалтгаан байж л таараа. Хичээлээс хоцроход хүртэл шалтгаан байдаг. Хичээлээс хоцроход хүртэл айцтай хүүхдүүд орж ирдэг штеп. Тэрийг заавал нөгөө анхаар тоогоогүй юм шиг тэрийг асуух шаардлага байхгүй. Орж ирсэн баярлаа гэж ингээд суулгах жишээ нэгээр ингэж эднэртэйгээ найз шиг л одоо доторлоо өнгөж харьцахыг хүсдэг. Тэгэл аав ээж нь ингээд сайхан завгүй байгаа шүү, юм байгаа шүү. Та нар аав ээжийг ингээд ажаатай төрөлтэй гэдэг тэр нь гомдож өөрийгөө битгий зоогоорой те. Ярмаар байвал ингээд найзтайгаа яриад, багштайгаа яриад, тэрмээр байвал багшигаа яриад, тэрвэрэд үсмээр үсээ хамаагүй шүү манай хичээлд ингээд хөөхөн. Яг ингээд нэг айлын хүүхдүүд чи бүр тийм болцсон хөөхөн. За тэгэхээр бас ганцхан нөгөө танин мэдгүй юм боловсрал олохоос илүү тий сэтгэл зүйн талаас нь бас маш сайн дэмжиж өгдөг. Тий. Дараагийн хүүхдүүд маань бас байгаа шүү дээ. Тэгээд манайхан ч одоо долуулаа ирсэн тий. Анги нийт хэдэн хүүхэдтэй гэсэн мөлий? Нэг 35. 35 хүүхдээс үзэгчтэй 7 хүүхдийн төлөөлөл ирсэн байгаа. За тэгээд үлдсэн хөөрхөн дүүнэртэйгээ бас танилцгаая. Намайг Гантрын Үлзээлгэр гэдэг би Хинтээ аймгийн Чингис хотын Тэмүүжин сургууль сурдаг 4-р ангийн сурагч. Миний хобби бол би волейбол тоглох дуртай, загвар өмсөх, тэгээ бас бүжиглэх дуртай. Би дээрээ 3 ахтай айлын баг охин. Манай 2 том ах хотод байдаг. За. Ажил хийдэг. Тэгээд манай баг ах нөгөө надаас 2-оор ахгүй юу? За. Тэгээд надад эцэг гоё өнгөрүүлж ямар нэгэн гоё дөрвөлн явдаг. Би одоо 3 дөрвөлн явж байгаа. Загвар өмсөгч тэгээд бүжгийн дугуйлан бас волейбол энэ 3 дугуйланд явж байгаа. За миний дэг болохоор юм гэдэг үлээ. Намайг Наран гавгийн Санзэ гэдэг. Би Чингис хотын Тэмүүжин сургууль сурдаг. Тэг би одоо 10 настай. Тэгээ миний хобби ингээд зураг зурах дуртай. Би нэг ах тэгээ би хамгийн бага. Намайг Магнабатрын Сундар гэдэг. Би Чингис хотын Тэмүүжин сургууль сурдаг 4-р ангид би чөлөөд цагаараа дүүнертэй ном уншиж өгдөг. За сондөр маань энэ 100 юу хийхээр төлөвлөж байна? Би гэр бүлээрээ туслан явна гэж бодож байгаа. Тэгэхээр сондөр бас найзуудтайгаа хамт багштайгаа хамт ийш тийшээ аялж ирсэн үү? Хаашаа аялж ирсэн? Нөгөө махна бариад бот дотор ингээ махна бариад ингээд 3-3-аараа цуг хонсон. Тэгээд шүн ингээд чингэрсэн. За. Тэгээ одоо охтууд нь хөвгүүд болоод тэгээ хөвгүүд охтууд гэдэг болоод хөвгүүдийнхээ хувцсыг гэдэг өмсөөд тэгээд би тийм гоё загвар хийсэн. Хөвгүүд нь
охтуудынхаа хувцсыг өмсөд, охтууд нь хөвгүүдийнхаа хувцсыг өмсөд үү? Тийм. За. Тэгэж ингээд янз бүрээр ингээ хөвгүүдийн амар хэллэг болгоод хөвгүүдний амар гоё мэдээлэл хэлсэн. Тийм тэмцээ зохиосон уу? За Тамир эндээс л жуумалцаад байна да. Тамир тэр тэмцээнд нь орсон уу? орсон. Ямар байсан? Охтуудын хувцс өмсөд ингээ загвар халаа явсан чи чамд ямар санагдсан? Итсэн. Яагаад? Энтэй аймгийн Чингис хотын Тэмүүжин сургуулийн 4-р ангийн сурагч Тамир байна. Би том болоод цагдаа болно. За тэгээ холоос ирсэн юм чинь дүүнартаа бас одоо манай нэвтрүүлгийн ивент итгэгч тэг кофе пин, телефин ийм гоё уух зүйлсийг би та нарт бас өгөө. Амныхаа цангаар гоё тайлаарэ. За манай ганц эрэхтэйдээ одоо сонгох боломж нь үлчээ алийн нумаар байна. Эний нумаар байна тий. За манай үлдээд хэлэх штэ нэг хүч. За сандартай нэг өнөө. Сандар. За мэн сарал. Тинтээ аймагт одоо очиж үзье гэх юм бол гоё үзэхээр сонирхолтой зүйлс юу байж болох та хэд гоё санал болгол. Музей. За Музейд би ангаараа бидний дурсан байхгүй юу? Тэгээл би тэр музейгийн ямааг гайхшраал, хараад тэгээ ингээ асуугаад тийм ингээд тэгээд шагаан магтаал шигтэй ингээд уншсан. Шагаан магтаал гэдэг шүлэг уншсан юм уу те? Тэр шүлгийг гоё надад уншиж өгнө гэж болох уу? За гоё зэрэг 1 2 3 гэж яагаад хэлэх үү? За 1 2 3 Шагаан магтаал аргал суугал зүүлийн эрдэн адуу мал талын эрдэн алтан шагаа арвин эрдэн малчны хүүхдийн тоглоом эрдэн хоньны шагаа ховор эрдэн хотод орны наадан эрдэн тэгш талан морин эрдэн эсрэг талан тэмээн эрдэн хонлой талан хонин эрдэн хотгор талан ямаан эрдэн өрөө харвал анх эрдэн ургуул харвал хүмүүн эрдэн Монгол газрын ёсоор мөр урдууч наадий хошуу амин нийлүүлж хойно холбож наадий. За баярлалаа. За тэгэхээр одоо хамтдаа хийцгээе нэвтрүүлэг маань бас 2 болонтой. Таамаглаж байгаа нэг иймэрхүү тоглоом тоглох бах та гэж нэг таамаглаж байгаа юм байна уу? Үзэгдлээрээ. Би нэг YouTube-ээс харж байсан байхгүй юу? Одоо энэ хэдийг ингээд өөр амтыг өөр тавиад тэгээд ингээд амтыг нэрлээд явуулсан. Хаагаад байдаг уу? Тийм тоглоом тоглох гэж бодож байна уу? Тий. За тэгвэл одоо дараагийнхаа хэсгээр буюу хөгжөөн тоглоомынхаа хэсгээр уулзцгаая. За найзуудаа хэдүүлээ одоо хин сайн мэдхүү гэсэн хөгжөөн тоглоом тоглоно. Тэгээ 2 баг болоод хуваагдсан биз дээ тий. За энэ тоглоом маань багш нар та нараас асуулт асуув. 5 тоолоход хариулж чадаагүй л оноогоо алдна, хариулж чадсан оноогоо ойлгомжтой юм. За ихгүй. За нэг нь скаутинг хамгийн чухал зүйлсийн нэг нь юу вэ? 3 За хариултаа. За Хагасаа өдөр болгон зүглээ их. Манай хэд хөгжин тоглоомоо тоглож байх хооронд би бариста хийж үзэж чинь намайг одоо юу хийхийг харцгаая. Миний хийсэн шейк ингээд бэлэн боллоо.
За дараач асуулт нь. За бидний дандаа нөгөө ярилцдаг зохион бичижсэн дэр асуулттай юм нэлээд нөхөө асуулт шүү. За хүн байгальд аялахдаа ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Болсон. Аюулгүй байдал. Аюулгүй байдал. Өөр Аюулгүй байдал. Хэдий. хүн байгальд аялахдаа ямар зарчмыг за аюулгүй байдал гэж болно. Өөр бас нэг гол юм байдаг шүү дээ. Бид нар бас нэг Мото тарихгүй байх. мод болоо. Бид нар бас Одоо ингээд аялагтай хүмүүс ингээд тайраад аваад яваад байдаг. за багш нэг дөхүүлч бас гол чухал бидний хамгийн дуртай хийдэг хаанч явсан бас хийчдэг санаачлаад хийчдэг бүр тийм дадлал болгоцсон юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь бид нар нэг бүхийн хөшөөтэй цэцэрлэгийг яалаа. Хагад төсөн. Тэгвэл байгаль дэйлтэй бид нар яах хэрэгтэй лээ? Хагад төгсөн шүү дээ. Авч явсан. Ус руу хогоо шидэхгүй байх. Тий. Авцарсан хогоо заавал аваад Хогоо төдийстэй. байхгүй л аваад явж явах хэрэгтэй тий. Кермантай гээд нөгөө гэр манай ингээд хогоосаа байдгүй гэдэг гэртээ авч явдаг гэдэг хогоо. За сайн байна. Яа. За дараа нь маш гоё. Анзаарсан бид нар мэдэн шүү дээ. За Монголын төрийн далбаан дээр соёмбон аль талдаа байдаг вэ? Баруун. Зүүн. За харилцааг авлаа таяраас. За дараачих нь. Манай аймгийн тухай асуултаа сайн бодоорой. Хинтээ аймаг ямар түүхэн хүнтэй холбоотойгоор алдартай вэ? Чингис хаан. Манай хамгийн түрүүнд гараа өргөсөн. Манай хамгийн Манайх За яагаад Чингис хаан гэж бодож байна? Яагаад гэвэл Чингис хааны үлгийн нутаг. Манай өндөр хаан хотыг ямар хот гэж нэрлэдэг болсон вэ? Өндөр хаан Одоо ямар хот гэдэг лээ? Бид нар ч ямар хотыг өгдөг лээ? Чингис хаан. Чингис хот. Чингис хот эзтэй. Чингис хотын Тэмүүжин сургуулийн өгдөд эзтэй. Энийгээрээ бахархдаг те. За одоо нийлбэр оноо шийдвэрлэх хүч. Нийлбэр оноогоор ер нь аль баг ялсан гэж бодож байна. За шанхрууд баг, алтаа баг те. Шанхрууд баг 5 оноо. Алтаа баг 3 оноо. За баяр хүргэе. Оролцсон баяр хүргэе. Одоо ядагдсан багта бяцхан шийдгэлтэй. За манайгаар Гурлаа шидэглэх хүн. энэ дотор байгаа суглааг нэг нэгээр сугалж аваад Үгүй нэг шидэглэх. тэр 3 үгөө оруулаад Би шидэглэх. цаасан дээр дөрвмөрт шүлэг зохиож чинь. Болж байна. За хин бичих. За бичээч. За хурдан бичдэг хүн бичих нь шүү дээ. За. Наад гурлаа ярилцж хагаад 3 үгээ харах нь шүү дээ. За үгээ хэлээрэй Мишель. Та ээжийн дотор бодож байгаа. Хүүхэд. Тэр агаа. Ваа. Урайлсан магтагаар бас шүлгээ ичиж явлаа шүү дээ. Тэ? Сануулсан байж бол анхааруулсан байж болно. За гэс харьцаа шүлгээ ичиж. Таад асууж байгаа. Утас цэвэр агаар хүүхэд гэсэн 3-ыг ашиглаад энэ 3 шүлэг ичих юм шиг. Утас түүхт Цэвэр агаар. ойлголоо. Буцтаа. Гэд утас. Хүүхэд утсаа бага оролдож Хүүхэд утас цэвэр агаар гэж шүү. тэгвэл утсаа бага яах юм? оролдож цэвэр агаар амьсгалах. Руу биччих та ингээд тойроо суугаад бичлэг авах гэдэг. Голоор за тэгээд хамаа. Наад 3 үгээ биччих эхлэв. За та 3 бодоор зөв хамтран шүлгийн одоо зөхөө. Утас тоглоод ивэл яах юм? Утас тоглохоор хэдүүлээ цэвэр агарт гармаар шүү дээ. Уцаа дүр орхиод гадаа хамт гарыг цэвэр агаар амьсгалаад хүүхэд бүр эрүүл өсцгөө хөдөл дуулж бүцэлцгээе. Өнөөдрийн хамтдаа хийцгээ нэвтрүүлэгт хамтдаа байсан үзэгч хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай. Баяртай.